Нэрийг харtiin. Энэ шинэ хүн авч байгаа болохоор оруулж байгаа мó тий. Контролын юу нэ? Ерөнхийдөө зүгээр яг safety гэсэн safety-ийг хариуцдаг гэсэн тэгээд гинхаа талыг бас хариуцдаг гэсэн шүү дээ. Тэгээд ер нь яг юу хийдгүү гэдгийг зөвлөмжтэй. Тэгээд if та яаж боддгоо тийм ардлынхаа одоо ингээл бичвэрмтэй нацалж байгаа шүү дээ. Тиймэрхүү юмнуудаа юу дээр ажилтгүү гэдгийг чинь бас Хоёр юугаа авсан? MC-г авсан. Тэгээд сая иншүрэнсээр үйлчлэгчээр ярилцсан. Тэгээд иншүрэнс аваад сертификатаараа нөх юм шиг байлээ тийм. Дараа нь тэгээд яг актив болоод тэгээд нэг 2 сар явна гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш тэгэл ажил өөрөө авлаа гэж бодоход артлт нь би юу хийх вүлээ те тэр нэр тал дээр бас жоохон мэдээлэлтэй байвал зүгээр юм болов уу гэж бодод байна. Юу юугаач би бол мэдэхгүй л байгаа байхгүй. Тэгэхээр за иншүрэнс авсан, MC-г авсан. тэр иншүрэнс өдрөж 2 сар актив явна гэдэг байхгүй. За ямар ч гэсэн ажиллаа аваад эхэллээ гингүүд ажлынхаа нэг авсан мөнгөөр факторинг ямар ч факторинг компани байж л факторинг компаниараа дамжуулаад оруулж ирж байгаа. Эхлээд аккаунтингийн part нь заяа. Гэтэ угаасаа нөгөө нэг тоор хоёулаа л юм чи ганцхан трактай юм чи тийм амар complicated биш. Тэр факторингараа дамжуулаад мөнгнүүдээ авчих штэ тэр брокерд ч хөвчлэн надад 30-аас биш төлж байгаа болохоор факторингаар дамжуулаад байгаа штэ. Өчтөр нэрээ шалгаад хийсэн юуны шалгалт хийсэн? Би юу Тэжгүүсэн үү? Паслт. 4 цагийн шалгалт. Accounting-ийн үү? Нэг real estate-ийн шалгалт. Хай башаа саваа. Та яах юм бэ? Колорадод очиж байж байгаад буцаж ирэх юм уу эсвэл тэнцэнэ байх юм уу? Баг ээж синтриг бол сайн мэдгүй юм. Ямар ч юм бит ер нь эмнэлэг асуудалтай байгаа байхгүй юу? Нөгөө жоохон эмнэлэг яваад байгаа. Тэгэхээр нөгөө Колорадогийнхаа нэг тэр эмчин тэнд идэг байхгүй юу? Тэгэхээр бас тэндээ байвал зүгээр юм уу гэж шийдээл. Тэгэл эмнэлэг бараатаа л явж байгаа. Цаашдаа тэгэхээр тэгэнгүүт замчсан чи мөнгө оруулж ирнэ. Тэгэнгүүт чи тэндээс чи нөгөө нэг чи зардлуудаа мэдчихэж байгаа шүү дээ. Фоилийн зарлалтаа тэгэнгүүт
жолооч заавал ELD буюу electronic login device одоо нөгөө ажлынхаа цагийг бүртгэж явж байгаа тэр device-тай авах хэрэгтэй заяа. За тэр бол мастаа тэнгүүд тэрний чинь зардал гарна. За яг ингээ үйл ажиллагаатай тракны үйл ажиллагаатай холбоотой зардал чинь fuel ELD гэдэг ингээ авчихсан. За тэгээд тэр тухайн нөгөө ELD авсан provider-аас ашиглахад тэд нөгөө нэг GPS-ийн үйлчилгээг авах юм уу? Эсвэл одоо dash camera тийм үйлчилгээг нэг газраас авчиж болно. Эсвэл ингээд тус нөгөө газраас авч болно. За тийм юм гэсэн. Тэгээд нөгөө нэг тоолны pre-pass mass гэл юмнууд өгдөг штэ. Easy pass mass гэл тэднэрийг одоо тэр тухайн бүрийнх нь одоо easy pass-тай ингээд нөгөө нэг юм наац явж идэг штэ уншдаг. Тэрнийхээ аккаунтуудыг яг компанийнхаа нэрээр байвал актив зүгээр байна. Тэгэхээр ингээд нэгээд тэр юмудаа бил хэд гарч ийн яаж нээжтэй тоолныхоо экспенсыг яваа гэсэн. За шүү. Тэгээд үлдээд бол чи ингээ орлогоо үйлдэж чинь зардлаа гаргачих юм тий. Паркинг зардал ах юм байна. За тэгээд чи сар болгоно иншүрэнсээ төлнө. Тэгээд трак трейлерээ одоо төлбөр агаал тэрийг төлнө тий. Тэгээд скейл тийг төлдөг. Гэх мэтчлэн тэгээд зардлуудаа гаргаж байгаа. Тэгээд чиний хувьд ганцхан трактай гэх сүртэй нөгөө аккаунт гэдэг чи орлого заргаал мэдчихвэл тэгээд банкаа өөрөө явна штэ. Ер нь бол насаа ингээд барай авчих гэсэн. Тэн дээр та нарын өөрсдөөс ч шалтгааллах юм байгаа болохоос ш заавал ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэсэн нөгөө regulation бол байхгүй гэсэн үг байна. Жишээлбэл нэгээс их болоод тэгээд яах вэ? Нэгээс их болоод ирвэл тэгэл чиний яг адилхан процесс чинь дахиад хийсэн гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө бол энэ зардлуудаа сайн хэллээ шүү дээ. Тэгэхээр орлогоудаа нэг талдаа тэгээд зарлагдаа нөгөө талдаа ингээл ерөнхийдөө бичээл тэгэл хасаал явчих юм байна тий. Аккаунтинг гэхээр одоо тийм аккаунтинг тэгэхээр тоор одоохондоо ганцаараа болохоор ер нь бол аккаунтинг хэд орж ийн хэд гарч ийн тэрний бүртгэлийг сайн хийж авах хэрэгтэй bookkeeping-ийнх нь ажил. Тэгээд зөв аккаунтаа бүртгэх хэрэгтэй. Тэгээд тэрүүгээр ч гол нь жилийн эцэс нөгөө нэг таксаа бодлого танай компани хэд төгрөгийн орлого болоод тэрнээсээ ямар зардал гаргаад тэгээд хэд төгрөгийн profit хийсэн гэдэг нь гарч ирнэ гэсэн үг байна. Тэгэхээр ер нь бол орлого зарлагаас бүртгэх хэрэгтэй. Тэгээд тэгээд явчихна гэсэн. Тэгээд тэн дээр нэг их нөгөө нэг state юуны regulation гэж юм байхгүй. Тэгэхээр одоо контрол хийж тийм 12 resource тэгэл юу аваад болохгүй тийм. Тэгээд тэрнээс нь болохоор жилийн стандарт хэрэгтэй. Таалагдж байгаа гэсэн баггүй. Тэгээд ер нь бол нөгөө компаниуд бид нэр ингээ амар олон хүнтэй болоод ер нь тэг жоохон дахиад хүний мэдээлэлээ гэхэд юуны ажлуудаа аккаунтингийнхаа ажлуудыг bookkeeping-гээ тэгээд ингээд transaction янз бүрийн юмнуудаа ингээд cookbook-ээр хийж авах. Cookbook ч нөгөө нэг accounting software шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө гэтээ cookbook шиг арай хямдхан subscription-тай янз бүрийн юм байгаа хальтаа өөрөө software гэдэгээс ингээд ашиглаад ингэж болно гэсэн. Нөгөө нэг орлого зарлагыг cookbook-ээр хийгээд явчихад илүү ойлгомжтой болох юм байна тий. Тийм. Ер нь бол тэгээд өөрөө cookbook гэх юм эсвэл cookbook-тай адилхан юмуд ба эсвэл яг tracking компани зориулчихсан ингээ бүх нөгөө юм бэлдээ цанаас ингээд өгсөн юм application гэдэг юм лээ. Тэгээд тийм гэсэн үг. За accounting-ийн сайд бол
юм хүн нь бол трактай холбоотой зардлууд сайн миний хэлсэн зардлууд байдаг байхгүй юу. За тэгээд яг компани гэдэг утгаараа явах юм бол компани чинь нөгөө нэг overhead зардлууд гингүүд одоо энэ cookbook гэдэг юм үү, DT board энэ subscribe биш үү? Тэгэхээр чи тэдний чинь тусдаа нөгөө нэг subscription төлөх тийм. Тэгэхээр тэр зардлуудаа офсын гэдэг юм уу одоо бизнесийн overhead зардал гэхээр бас ингээд тэр нь бол ингээд зардлуудаа бүгдийг ойлгох чинь тусдаа ингээд bookkeeping-ээс хайж авах хэрэгтэй та. Зя тэгээд гол нь бол хамгийн яригтай хэсэг чинь юу вэ гэхлээр safety-гийн хэсэг дээр travel industry чинь нөгөө амар heavy regulated industry гэж авдаг юм билээ. Юу? Heavy regulated гэх айгүйх нөгөө нэг бичиг цаасны шаардлага өндөр гэх юм уу? Юу? Tracking industry. Tracking. Бисээ tracking гэж сонсож байлээ. За тэгэнгүүт нөгөө нэг тэр танах эмзэг авсан гэсэн шүү дээ тийм. Эмзэг авсан, DOT-г авсан, DOT-г намд авсан шүү дээ. За ингээд иншүрэнс аваад ерөнхийдөө нөгөө нэг үйл ажиллагаа явуулах ингээд суурьчин бүрдчихлээ. Тэгэнгүүт одоо юун дээрээ MC-н дээрээ IFTA license авах хэрэгтэй. IFTA license. Тэгэнгүүт New York IFTA license ч одоо юу гэхээр нөгөө нэг full tax-а аль state-д явсан байна. Тэрүүгээр нэг state болгоно ер нь бол явсан майлаараа төлөх ёстой шүү дээ. Тэгсэн чинь бүх state-үүд нэмэгдээд дээрээс нь ингээ Канадын хэдэн state нэмэгдээд юм нэг сүлжээ болцоо. Тэнгүүд чи репортоор нэг л явуулна, улиралд нэг удаа гэсэн. Улиралд нэг явуулна. Тэнгүүд чиний явсан майл, full авсан тэр харьцаанууд чинь бүгдээрээ бодогдоод тэгээ аль state-д хэдэн төгрөг төлөх, аль state-ээс эсвэл хэдэн төгрөг авах юм гэдэг чинь ингээ бодогдоод нэгэн журмаар гараад чи нэгдсэн байдлаар төлбөрөө төлчин нэвтэйгээ төлчин тэгэнгүүт цаана нөгөө хөстэй юмнууд ч бусад state-үүдээр ингээд distribute хийгдээд ингээд зохицуулагдсан тийм систем битэн байхгүй. Тэгэхээр тэрнийхээ license-ыг авах гэсэн. За license. Окей. За тэгэнгүүт Connecticut, New York, Kentucky гэдэг өөр state байгаа. Тэн дээр нэмэлтээр highway use tax төлөхгүй New York, Kentucky дээр. Биш New York, Connecticut дээр highway хэрэгэлсэн төлбөр төлж байгаа байхгүй юу. Тэгээ энэ тэгвэл ихэнх жолооч нар ингээд зүүнээс наашаа ингээд явдаг шүү дээ. Зүүн рүү гарчаа Midwest руу орж ирээд тэгэхээр Kentucky, New York-оор заавалж бодож байгаа. Тэгэхээр тэдний бас нөгөө нэг Kentucky, New York-ийн юу авах хэрэгтэй за. License, I guess license гэж хэлдэг баха. Тэгээд тэднийг болохоор юу яаж нэг авчин тэгэнгүүтлээ ингээ улирал болгон чи репортоо тайлангаа өгч авах хэрэгтэй болно гэсэн үг. За хэрвээ Kentucky ордог ажил хийж байвал Kentucky-г ер нь бол авцсан байж байгаа тийм мэдгүй Kentucky орох ажил гаргах юм билүү дээ. Тэгэх юм бол ер нь бол энэ гурван state юм дахиад нэмэлтээр license авч төлбөр filing report-то тайлангаас улирал болгон явуулж байгаа гэсэн үг. Юутагаас гадна тийм. За тэгээ энэ дөрөв дээрээ license авчлаа. Тэнгүүд улирал болгон тайлангаа явуулах гэсэн үг. За ингээд явж байгаа. Ингээд явж байгаа. За тэгээ нэг ийм их юм бүрдүүлсэн бахад ингээд ажиллаад ажиллах нь шүү дээ. Тэгэнгүүт driving
За тэгмүүд нөгөө нэг драйвер чинь юу байх хэвээр байхгүй юу? Драйвертай холбоотой бичиг цаас, тэгээд truck trailerтай холбоотой бичиг цаас, insurance-тай холбоотой одоо ямар компани дээр явж байгаа тийм carrier Mongolia тэр бичиг цааснууд чинь бүгдээрээ нөгөө ингээ хавцсан нэг ийм файл хийгээд хавцанд хийгээд тэгээд нөгөө машиндаа авч явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр би чам тэрийг одоо аль зүгээр заяа. За нэгдүгээр бол мэдээж түрүүний ярьсан MC авсныг нь цаас аваа штэ тийм MC авахтаа би тэнгуүлээ IFTA болохоор жил болгон renewal хийдэг шүү дээ. Нөгөө улирал болгон бодогдохоос гадна. Тийм гадна. Жил болгон IFTA license-аа renew хийдэг. Тэгээ нөгөө нэг стикер аваад идэг штэ. Тэр чинь renew хийгээд шинэ өөр одоо тухайн жилийнх нь өнгө нь ямар юм тэр стикер. За Нью-Йорк бас renew хийдэг. Гэтэ Нью-Йорк жил болгоно биш. Тэгээд 2-3 жил болоод нэгсэлээ. Тэгэхээр тухайн үед нөгөө нэг танах лайсенсаа Нью-Йоркийнхаа лайсенсыг авсан байна. Нью-Йоркийнхаа сертификат гэж хэлдэг байна. Сертификат авсан байх юм бол одоо энэ жил ингээд 10-30 мянгаар renew энэ улирал энэ жилийн дуусаад тэгээд одоо renew гэдэг шүү гэдэг хэлсэн гэсэн үг. Тэгэхээр тэрийг бас renew хийдэг. За тэгмүүд тэр хавцан дотор юу байх хэрэгтэй юм бэ гэхэд нэгдүгээр төрлийн хоёрдугаар тэр IFTA license, гуравт нь Connecticut, New York, Kentucky гэж сертификат пермитүүд. Тэгээ insurance авахад тандаас нөгөө certificate of insurance гэдэг COI гэдэг сертификат хийж өгнө. Тэрийг бас хавцандаа заавал авч явах хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг ELD заавал байх хэрэгтэй гэж төрүүлсэн шүү дээ. Тэгээд ELD нэхээ ELD certificate гэж одоо тухайн нөгөө ELD subscribe хийсэн компаниас ч нөгөө тэрийг тэгэнгүүтлээ утсан дээр одоо юугийн аппликейшнийг яаж суулгадیں۔ Тэгээд яаж залгах юм нөгөө manual тийм instruction байгаа шүү дээ. Тэрийг нөгөө бас ч удаач мэддэг байх хэвээр. Тийм болохоор тэднүүсийг бас хийвлээд хавцанд нь байж явах хэвээр. Тэгээд drug за одоо тэгэнгүүт нөгөө нэг drug ашиг хоолтой холбоотой regulation нөгөө жолооч нар чинь тийм юм хэрэгэлсэн байж болохгүй. Тэгэхээр тэрийг маш чанга хийдэг гэсэн. Тэгэнгүүт одоо урагдагч testing гэдэг тэрийг хяндаг тийм газар subscribe хийгээд тийм үйлчилгээ авсан байх хэрэгтэй. Тэгэнгүүт бид нар болохоор follow гэх компаниас subscribe хийдэг. Тэгэнгүүт тэрнийхээ certificate of enrollment тэр бас ингээд жил болгон subscribe хийгээд төлбөр төлөөд явдаг. Тэгээ ингээд жолоочод ингээд процессыг явуулсан. Жил болгоо. Тэгэнгүүт тэрнийхээс чамдын гэхээр certificate of enrollment гэдэг жил болгоо. Тэр чинь тэгэнгүүтлээ бас driver card өгж яг газар өөр ах гэхдээ driver card гэдэг одоо нөгөө нэг тэр жолооч ямар газар subscribe-тай байгаа юм. Тэгээд хэдэн сараас сарын гэдгийг ингээ харуулсан. Тийм нөгөө нэг карт бас өгдөхгүй тийм удаас. Тэгээд тэрийг бас хэвлээд тэр хавцандаа авч явж явах хэрэгтэй. Тэрийг нөгөө нэг шалгадаг. Гэсэн. За ингээд
тэнгүүтлээ хавцан дараагийн ээлжинд юу байх ёстой вэ гэхээр за компаниэр нөгөө нэг tracker registration хийлэгдэг шүү дээ тийм register registration чинь тэнгүүтлээ trailer чинь бас registration гэдэг trackтай холбоотой хоёр гол бичиг цаас чинь тэнгүүтлээ жил болгоо нөгөө нэг inspection авах хэрэгтэй track trailer чинь тэгэхээр annual inspection нэг ингээ up to date заавал байж ах хэрэгтэй тэднэрийг надад хавцандаа авч явна. Энэ бол owner operated учраас бид нэр registrationтэй байгаа тийм. Хэрвээ одоо жишээлбэл компани жолооч нар яадаг. Компани жолооч одоо жишээлбэл тэнд одоо track явж л байгаа бол тэр track registration заах хэрэгтэй. Тэгэхээр чи хэрвээ нэг trackтай бол нэг registration, хоёр trackтай бол хоёр registration. Тэгээд тэр track-нууд ч компанид ч бүртгэлтэй байж байгаа болохоор ингэж яах гэсэн. За тэгээд trailers тэгээд ингээ annual inspection байх хэрэгтэй. Тэгээд insurance. За тэгээд түрүүний нөгөө нэг Dragon алкогол ийм гурдагч компаниар заавал subscribe хийсэн тийм програм хамрагдсан байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэнгүүт ер нь бол шинээр жолооч авахд юу яах вэ? Clearing House FMCSA-гийн Clearing House гэж байдаг. FMCSA чинь одоо юу шүү дээ тий. MC энэ авч байгаа одоо гол нөгөө нэг regulation хийлгэж байгаа байгууллага шүү дээ тий. За тэгээд энэ нөгөө нэг Clearing House гэдэг чи дараа нь өөрөө ер нь бол ингээ FMCSA.com гэдэг юм гэсэн сайт нь тэгвэл чи энэ дээрээс ер нь ингээ энэ дээр агиох мэдээлэл байгаа тийм өөрөө ингээ судлаад юу байх хэрэгтэй гэдэг гэж болно. Тэгвэл энэ дээр Clearing House гэдэг хэсэг байдаг байхгүй юу? Тэн дээрээс за нэгдүгээр ажилд шинээр жолооч орж байгаа бол тэн дээр нөгөө нэг query буюу тэндээс тухайн жолоочийн бүртгүүлсэн байдаг. Бүртгүүлсэн байх хэрэгтэй өөрийнхөө нөгөө driver license зэрэг. Тэгэнгүүт тухайн жолоочийн driver license-аар юу авах гэсэн pre-employment query одоо ямар нэгэн drug алкоголтой холбоотой зөрчил гаргаж ирсэн байна уугүй юу гэдэг одоо background check-ийг авч байгаа гэсэн үг. За тэгэнгүүт тэгээд шинээр тухайн жолооч ажилд ороод 1 жил болсны дараа жил болгон дахиад нөгөө нэг query хийж шалгах гэсэн үг. Окей. Жил болгон. Окей. За тийм юм байгаа. За тэгэнгүүт адилхан энэ нөгөө нэг юу нэр PSP гэдэг бас юм FMCSA PSP гэдэг тэр болгон дээр ингээд өөрөө ингээд аккаунт үүсгэх хэрэгтэй заяа. FMCSA. За PSP болохоор бас л хайрлаг background check гэхгүй юу? Тэгэхээр тэрийг бас нөгөө run хийж юм яадаг. Background-ийн жолоочийнхоо background-ыг шалгаж явах гэсэн. Ямар байх хэрэгтэй байна. Хоёр юм шалгах юм ба штэ. За тэгээд танах cell phone policy-тэй байх хэрэгтэй. Accident reporting procedure-тэй байх хэрэгтэй. Accident болоо гэхэд юу яах хэрэгтэй гэдэг тий. Тэрийг одоо хаанаас би авах вэ? Ерөнхийдөө бол яг ямар танай компани байлаа гэхэд ямар policy барьж явдаг юм гэдэг жишээ. Тэгэнгүүт яаж болох вэ гэхлээр интернетээр ер нь ямар policy барьмаа гэдгийг харж аваад одоо өөрсдийнхөө юм бичиж байгаа юм. Би одоо танай policy харыг бол болох уу? Ер нь ямар хөө procedure-тэй тийм. Дараа нь
Тэгээд за тэгэнгүүт нөгөө insurance авахаар тухайн жолооч ч одоо ямар нэгэн олон violation гэмээр эсвэл accident-д холбогдчихсэн байсан insurance шалгаж иж танайхыг иншүрх штэ тэгэнгүүт тэр шалгалтыг яаж явуулах гэхээр MVR гэдэг юмар шалгадаг байхгүй MVR motor vehicle юу гэсэн үг лээ MVR гэдэг үгийг тавьчлал. За тэгвэл MVR-ийн маань хийдэг бас нөгөө нэг ингээ вебсайт майтнууд байгаа. Тэн дээр бас ингээ бүртгүүлээд төлбөр жолооч явах үстэй тий. Жолооч окей. Гэхдээ за тэгтээ чи зөвхөн keep in mind гэх ингээд олон хүнтэй болоод ирүүл хэрэгтэй гэсэн. Одоохондоо жишээлбэл ингээд олон хүн бүртгэлээ гэхэд эхлээд тэр query бүртгэн гэсэн тэгээд PSB гэсэн шүү дээ. Тэр мэднэр дээр чи одоо жишээлбэл clear гарч ирэхгүй бол яг уу тэр хүний чинь одоо тэр background check нь янз бүрийн асуудалд орж исэн гэх юм бол авах боломжгүй болно гэсэн үг үү? Тэ ер нь бол асуудалд орсон байж болохгүй. Тэгэнгүүт асуудалд орсон үгүйг мэдгүй яваад иж магадгүй шүү дээ. Тэгэхээр жил болгон шалгаж байгаа байхгүй. Тэгээ манай жолооч нар харсангүй тийм асуудал гайгүй. Гарвал тэг хаалгадах нэ. Тиймэрхүү байна. Тэгээд MVR хэлтэндээ that's бас л нэг төрлийн background чинь. За тэгээд тийм байна. Тэгвэл шинэ компани дээр юу гэдэг юм бэлээ. 6 сарын дотор нөгөө нэг аудит ордог юм бэлээ. New entrance safety new entrance audit гэдэг. Тэрэн дээр бол нөгөө саяны миний хэлсэн тэр нөгөө нэг одоо маань 3 дахь компани дээр нөгөө drug alcohol програм хамрагдсан байх хэвээр тэрийг чинь шалган заяа. Тэгэнгүүтлээ нөгөө нэг ELD-гээр одоо нөгөө хитэн цаг ажиллаад хитэн цаг явж байгаа гэдгээ нөгөө бүртгэл хийж явж байгаа шүү дээ. Тэрийг айгуу сайн нөгөө бүртгэж зөв одоо нөгөө нэг violation-гүй явах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор яг тэрийг шалгах юм лээ хамгийн чухал юмнуудаас гэвэл өшөө олон ингээд нөгөө ийм материалуудаа бүрдүүлж өгөх гэдэг аудит орно. Тэгвэл хамгийн гол анхаарах хэрэгтэй ч түрүүний тэр нэлээд ELD гэж байгаа асуудал. Тэгээд юу вэ? За ELD-ийн асуудал тэгэнгүүт FMCSA-гээс ийм компаниуд дээр улирал болгон ингээд хідэн хүмүүс нөгөө пүүлээс ингээд рандомаар сонгоод random alcohol test өгдөг байхгүй юу? Drug alcohol test. Sometimes just drug, sometimes alcohol drug гэдэг хоёулаа зэрэг. Энэ нь болохоор улирал болгон FMCS цаанаас сонгоод энэ хүн дээр юм юу тест өгүүлээ гэж хэлж байгаа гэсэн. За тэгээд team тест ирээд өгөөд хариугаа тэр холбоотой бүх бичиг цааснуудыг хадгалсан заяа яагаад гэвэл тэрий чинь дараа нь аудит дээр шалгахгүй юу. Тэгээд за шинээр авч байгаа үед pre-employment drug test гэж заавал өгүүлнэ. Drug test-н дээр шинээр авч байгаа pre-employment drug test өгүүлнэ. Тэгвэл саяны random drug test-нууд ингээ улирал болгон жолооч нар дээр орж ирнэ. Улиралд 1 2 3 4 жолооч мөлөөч заавал өгч байгаа. За тэгээд тэр түрүүний тэр нөгөө нэг дээр жолооч нараа нөгөө drug alcohol ингээ subscribe хийдэг гэсэн шүү дээ. Тийм үйлчилгээ үзүүлдэг газрууд чинь давхар нөгөө нэг тэр random test-ний үйлчилгээг үзүүлж байгаа заяа. Ер нь бол тийм л гэдэг юм байна. Тэгээд тэгэхээр ингээд зэрэг тэр нөгөө нэг үйлчилгээг авчих юм бол тэр газраас шууд танай энэ жолооч нар сонгогдсон байх шүү гэдэг ирчихлээр ингээд болчдөг гэсэн. Тэгээд таныхаа одоо ганцхан жолоочтой харж бодвол үлрэл болгоно юм уу явах болов. За тэгээд нэг юм гэлс асууч уу. Энэ нөгөө ELD
тий сайн бүртгэж явах хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгээ энэ компани ч болохоор хүмүүс шахаж явчихдаг шүү дээ. Орой морой явчихдаг шүү дээ. Тэгээ тийм тохиолдолд яах вэ? Тэрийг одоо аудитор орохоор яг яаж жолооч нар ч угаасаа цаана ээлдэ дээр өөрсдөө нөгөө цагаа засуулаад явж байгаа шүү дээ. Наа цааш ингээ яа тастай. тэг өөртөө тасаад явуулаад явж байгаа. Тэгээд тэгэл гэсэн үг. Тэрийг тэг аудитор орохоор танах ингэсэн байна гэд асуудал гарч ирэх магадлалтай үстэй тий засч гарч. Үгүй тэр жолооч нар чи хэрвээ засуулахгүй явчих юм бол гарч ирнэ. Тэд нар чинь ингээд тодорхой тухай хэмжээнд тэдэн цаг хэрэгтэй гэхээр цаана ажиллаж байгаа хүмүүс ингээд зохицуулаад засч өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр цаана тэр ELD-ний чинь компани. Окей. ELD гэдэг нэг бас нэг хүмүүс ажиллаад байгаа шүү дээ. Та нар дандаа энэ үйлчилгээнүүдийг ингээ өөр газруудаас авч байгаа гэсэн үг байхгүй юу. Тэр хүмүүс нь тэгэхээр засаж өгч байгаа юм байна. Тэр засаагийн тэгжиж нөгөө матч болж байгаа. Тийм тэгэхээр ихний ээлжинд бол хүмүүс жуулаач нар гэдэг янз мэдгүй одоо ямар ч байсан бид нэр ингээд subscribe хийж чинь тэгэхээр тэр жолооч нарын угаасаа нөгөө нэг хитэн цаг ажиллаад хитэн цаг амрах хэвээр цагаа мэдж байгаа юм биш үү. Тэрийг ингээд засуулаад явуулгадаа тэдний ажил ахгүй юу. Тэгээ явж байгаа гэсэн үг. Тэг кен угаасаа тэрийг сайн мэдж байгаа. Окей. За тэгээд тэрнийхээ нөгөө юу гэнгээ сайн чинь тэ. За тэгэл ер нь бол нөгөө нэг жолоочтой холбоотой тий бүх бичиг цаас компанитай холбоотой бүх бичиг цааснуудаа ер нь ингээ айгүй хэцэгцтэй бүгдээ ингээд хэрвээ одоо нөгөө аудит ч юу ч юм уу тий байхад ингээ бэлэн байж хахаар ер нь бүх нөгөө юмудаа ингээ файл болгоод хадгалах хэрэгтэй. Document file. Electronic copy. Electronic байж болох эсвэл хэвлээд чадсан болох. За тэгээ insurance хацсан тэнгүүд insurance дээр ч одоо янз бүрийн нөгөө insurance чинь liable ер нь чи insurance-ийн талаар бизнестэй liability insurance авч байгаа. Тэгээ яг одоо танах нөгөө нэг өөр дээрээ ачаага бүглээд эхлэхээрээ cargo insurance-тай авчихсан. Тэнгүүд cargo insurance авчихсан. Тэгээд янз бүрийн асуудал ингээд тэрээ гарна штэ. Тэнгүүд insurance-ийнхаа тухай representative тэр авсан insurance-ийнхаа хүн тий. Клейм үстэй муу яа тэгээд одоохондоо бид нэр зөвхөн liability insurance авсан байгаа. 2 сарда. Тэгээд яг бүглэх болоод ирэхээр нэмэлт каргог аваад тэгээд үнэ өсгөчнө гэж ярьсан. 2 сарын дараа 3 сар ч юм уу. Cargo insurance дээр заавал ачаа авч явах гэсэн үг байна. Угаасаа брокер нөгөө insurance-ийг харж байгаа шүү дээ. Тийм. Зияг тэгэнгүүт за компани дээр одоо career үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд за танах компани байгуулсан. Тэгэд энэ юунууд ч одоо чи ИФТАгаа жишээлбэл явууллаа гэхэд танах одоо Колорадо дээр бүртгэлтэй байх нь шүү дээ. Тэгвэл Колорадогийнхоо ИФТА лайсенсыг авах гэсэн үг байхгүй. За тэгээд Колорадогийн компаниуд за ямар ч зүйл одоо ингээд ийм үйл ажиллагаа явуулж байгаа career компаниуд ерөнхийдөө нэг жилдээ юу хийж явдаг уу гэхээр corporate annual filing-га хийж явна. Одоо компани жил болгон энэ компани үйл ажиллагаа явуулсан гэсэн файлгаа хийгээд төлөвлөж явуулсан. За нэг MCT үүдээ авсан байхад би болсон. За тэгээд MCS 150 гэж бичээд. MCS дээр ер нь жилдээ нэг удаа байна уу? Жилдээ нэг удаа байдаг үлээ төрчмөлээ.
нөгөө юугаа if-та тэгээд нөгөө 3 state-ийнхаа юг үлрэл алган файл дээ шүү дээ. Тэгэнгүүт 1 сараас 3 сарын 31 хүртэл 1-р үлрэл гэдэг ингээд 4 үлрэл хэмжиж өгдөг. Юг MCS 150 denial update гэдэг FMCS дээр угаасаа ингээд тэр нь юу вэ гэхлээр компанийнхаа нөгөө мэдээллийг өөрөө шилжилж байгаа гэсэн үг байхгүй юу? Every 2 year байдаг юм байна. Тэгээд юу бичиж авчаад keep in mind. FMCSA дээр апдейт хийн тий. Би одоо тэр FMCSA төлөөрөөс орж үзэж байгааг байхгүй юу? Тэр нь жоохон талхай ирэх юм байлээ. Яг сайт нь. Чи одоо ингээл ийшээ одоо тэгэл орол нөгөө ямар ч байсан аккаунт үүсгэж аваад тэгэл одоо тэгэл ингээ хааслуураад энэ хариугаас айгүй юу complicated. Гэтэ чи яг ингээ өөрөө хийгээд эхэллээрээ арай ойлгомжтой болох бах тий. Тэгэнгүүтлээ за ийм нэг юм хийн. Тэгэнгүүт SCAC гэж биччих. SCAC энийг бас жил алган шивчилж чаддаг. Бас нэг хэдэн төгрөг төлөх гэсэн үг. Тэгээд UCR гэж байгаа. UCR registration гэдэг. За энийг бас жил алхам. Тэг сонгуулахдаа яаж сонгуулах вэ? Өөрсдийнх нь нөгөө юм рүү нараад сайт маяг үүтэй. Тэгээд энэ нөгөө юм аа сонгуул гэдэг юм. Жил алхам гэж сонгуулж тэр нөгөө нэг background check хийж байгаа шүү дээ тий. Тэгвэл background check хийхдээ за одоохондоо бол таагүй заяа. Тэгтээ ингээд өшөө ингэж ялгаач нэг юм болвол тэр тухайн жолооч нар болгоноос нөгөө өөрсдийнх нь consent-ийн зөвшөөрлийн заавал авсан байх хэрэгтэй. Гарын зөвшөөрсөн. Тэрийг бас юун дээр consent зурх юм? Disclosure form гэдэг. Одоо жишээлбэл энэ компанид ороод ингэ явж ийн гэсэн үү? MVR одоо жишээлбэл MVR авлаа гэхэд MVR авахын тулд нөгөө нэг энэ цаанаас нь энэ форум дээр жолооч гарын зөвшөөрсөн байх хэрэгтэй гэдэг өгчтэй байхгүй тийм тэрэн дээр зөвлөлөө тийж MVR авах гэсэн. Зөв. This new ISO registration to make this organization. York did you have to show that. York did a sticker after natin. That's it. Yes. Энэ жилээс энэ beneficial owner report гэдэг
мөнгө баахын эсрэг л яаж байгаа financial crime эсрэг beneficial owner гэдэг бас жилийнхэн болсон юм. Beneficial owner report. Яа, тийм л юм байна. Бүлтгэл цаасныхаа гэдэг консулж авах. Тэгээд нөө BOC3 гэдэг штэ тий. Тэрийг бас шинжлэх шаардлагатай жил болгон. BOC гэх нэг л авчвал тэрийг авсан уу? Авсан. Тэр нөгөө нэг проспект гээд газар очиж хийлгэж авсан. Амар хайцгаад амар хэцүүлсэд л шүү дээ. Тэгээд тэр айгуул нуруулаж өгч харин тийм байлээ. Тэгсэн чинь хүмүүс одоо тэрэн дээр нэг очихгүй бас өөр нэг газар очиж байгаа юм. Хайцгаад амар төвхтэй. WhatsApp-гүй ч юм уу эсвэл яг тэр юу хүнтэй холбогдож болохгүй. Юм асуухаар айгу хэцүү. Тийм байлээ. өөр ямар нэрийг сайн санахгүй ямар ч гэсэн нэг өөр газар очиж байгаа гэсэн. Тэдний хараа хийсэн чинь манай нөгөө биднээс өөрсдөө юугаа сургалтаа хийлгэжтэй шүү дээ. Тэгээд маад жолооч нар тэдний рүү очдог хүмүүс бас байдаг юм лээ. Тэгээд тэд нар нөгөө хийсэн чинь манай хотод safety манай DOC тэр нөгөө юун дээр байх хэрэгтэй байхгүй юу? Registration дээр. IRP дээр. Тэдний хараа хийсэн үг үлээ. Тэрийг хараа оруулуулаагүй. Тэднийхээс гарсан registration-ыг дандаа нөгөө нэг safety хараа дээр манайх багсан байхгүй. Тэгээд бас нэг Могул гэсэн баха нэг тийм газар бас ийм юм хийж өгдөг гэ. Тэгээд үнийг асуусан чинь 2000-3000 ч гэлөө нэг тийм үн хэлээдсэн бас. Юу яах юм бэ? Тэгээд ийм юмнуудыг бөглөж өгөхөд. Бичиг цаасыг авч өгөх юм биш үү? Тийм. Тэгээд айгуул ихтэй ярьсан. Тэгвэл жоохон тиймэрхүү байдсан шүү дээ. Тэр Монгол юунуудаар хийлгэхээр. Тэгээд энэ проспект дээр очиж хийлгэх гэсэн аахгүй. Тэгсэн чинь тэр ивта энэ чинь бас боддгийн байлээ. Тэр юунууд чинь. Тэгсэн чинь энд болохоор тийм юмар бодволгүй мэн тий. Тийм газараар ивта энэ өөрснөө зүгээр хэвлэл бодчих тийм ээ тий. Тэрийг одоо яг яаж боддог тэр талаар юу ч ямар ч анх ойлголт байхгүй. Зачин багийг суулгаарай гэдэг юм. Ахыг нэг л авчвал яах вэ? Сонгуулаад яг тийм ингэсэн. Өөр асуух хэрэгтэй юм. Тэгээд одоо нөгөө нэг энэ юунуудаа ивтага боддог гэсэн яг ямар хаашаа орж яаж бодох уу тэрийг тэгээд тэр нөгөө нэг accident report procedure нь ямар хувь юм бэ бас харъя. Тэгээд юу яа за ер нь бол нэг example байна уу? Гафтгийн дээр миний төрөний safety дээр болох юм хэрэг асуудлууд гардаг заяа. Тэгээд чи наадлаа яг өндөө одоо юу ч ойлгохгүй гэдэг чинь юу вэ? Өөсөө нөгөө нэг яг тэр тухайн situation гарч ирэхээр ингээд цаавал гардаг. Дээд зэрэг keep those in mind. Ер нь бол ийм юмнууд хийсэн байх хэрэгтэй. Төрөний тэр driver ч одоо чи нөгөө нэг хин Кэни чатны тэр фолдер явж байгаа. Тэгэхээр ланки маа бүх юмнууд дотор байгаа гэсэн. Окей, бол гаргаж ирээд үзмээр байна тэр юм. Тийм яг л одоо тийм маягаар фолдер нөгөө нэг бичиг цаасаа жолооч нараа бид авч явж байгаа. За тэгээд
тэр ерөнхийдөө бол safety-тэй холбоотой чухал юмнууд бол надад болчихсон заяа. Тэгээд тэнгууд тэр нөгөө нэг IFTA бол түрүү MCT-тэй IFTA license юуны 3 step-ийн license авсан байгаа шүү дээ. Тэрийг авахын тулд IFTA license probably нөгөө нэг Colorado бимжин Colorado-гоор дамжуулж авах байх. Эсвэл юу юм уу? MC ч хаадах юм MC лээ. Яг Colorado-гийнхоор л авсан. Тэгвэл тэр IFTA license Colorado-гийн license авах. Тэгэнгүүт тэр чинь нөгөө Colorado-гийн одоо бид нар бол Illinois-ийн нөгөө нэг tax max төлдөг. Тэгээ Illinois-ийн компани бүртгүүлдэг тэр вебсайтаар нь орж одоо авч байгаа байхгүй юу? Ядаж нөгөө нэг төслийн нэршлүүдийн бичиж аваад Colorado-гийнх гэж хайваар юм байна. IFTA license гэдэг чинь ер нь бол бүхэл энэ Америкт нэрлэгдэж байгаа. Гэхдээ чи тэрийг нөгөө IFTA license-аар бүртгүүлэхдээ танах Colorado-гийн компани ч Colorado-гаас авсан. Тэгээд Colorado-гийн нэг вебсайт байдаг байж таарна шүү дээ. Тэгэхээр тэрийгэж өөрөө хайгаад тэгээд license-аа бүртгүүлнэ. За тэгмэдлээ нэг ингээд аккаунт нэгээд ингээд бүртгүүлчихлээ шүү дээ license-аа аваад. За тэгмүүд тэр аккаунтаараа дамжуулж тэр файлангаа хийн. Үлээсийнхаа репортуудыг явуулна гэсэн үг. Тэгэхээр Colorado-гийн ямар вебсайт юу гэдэг юм бэ? Тэрүүгээрээ дамжуулж авсан гэсэн. IFTA тэр Colorado-гоос авсан IFTA-гаар дамжуулж юу аавна? Тэр аккаунтаараа дамжуулж чи үлээсийнхаа файлыг явуулна. Үлээсийнхаа репортыг. IFTA-гийн репортыг гэсэн. Окей. За тэгмүүд Нью-Йоркийг чи бас л Нью-Йоркоос навна. Нью-Йорк HUT гэдэг highway use tax. Connecticut-ийг болохоор Connecticut HUF гэдэг fee гэдэг юм лээ. Highway use fee. Тэгээд Kentucky-ийн ч бас way нөгөө нэг жин гэдэг юутай муутай гэдэг. Тэгээд тэрийг бас л чи Kentucky-ийн яг нөгөө вебсайтаар бүртгүүлэн аавна. Тэгвэл тэр тухайн вебсайтаараа чи файлуудаа явуулсан гэсэн. Яг л танай компани чинь тэр бүртгэл хийгээд бүртгүүлчихлээ шүү дээ. Тэгвэл they would expect you to report every нөгөө юу те үлрэл. Тэгэхээр чи тэр бүртгүүлсэн хаягаараа ороод тэр яаж нөгөө нэг репортоо явуулдаг файлгаа хийх юм бэ явуулна гэсэн үг байхгүй юу? Тэгээд IFTA дээр чи юу яадаг вэ гэхээр майл одоо аль стейтэд хэдэн майл явсан. Тэгэнгүүт аль стейтээс хэдэн галлон бензин авсан гэдэг мэдээллүүд чи хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр мэдээллүүдийг ингээд юу яаж ич харуулад бодно гэсэн үг. Тэгээд хэдэн төгрөг хаана төлөх юм гэдэг чинь гарч ирнэ. Нөгөө юунууд дээр болохоор Нью-Йорк Connecticut дээр болохоор фасер болохоор Нью-Йорк дээр хэдэн майл явсан тэр Нью-Йорк мужид тэрнтэйгээ дүүцгүй цагсаа төлнө. Connecticut хэдэн муж авах тэрнтэй хэдэн майл явсан тэрнтэйгээ дүүцгүй цагсаа болгож өгч байгаа л гэсэн үг. Тэгэл тэр файлангуудыг ч одоо тэр вебсайтаар нь орж ирнэ гэсэн үг. Нэг тийм example харж болох уу? Example ингээд жолооч ч өөрийнх нь ингээд лайсенс нь явж байгаа medical pass-аа авдаг шүү дээ тийм. Тэгээд энэ чинь бас нөгөө ер нь бол манай тэгэхээр жолоочийн өдөндөө авч авдаг карт хавдаг. Тэгээд авсан юм л Юу адилхан. За тэгээ энэ нөгөө юу те энэ өмнөний түрүүний хэлсэн clear house руу ингээд бүртгүүлээд тэгээ ингээ ороод энэ мэдээлэл background check гэдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр ийм юм гарч ирсэн байхгүй юу? Тэгээ ингээ driver not prohibited гэж байгаа. Энийг одоо сая 3 сарын 13-нд
жилийнх нь annual product гэж хэлсэн. Тэг consent нь болохоор ийм юм байт юм байна. I think энийг тэр юунаас нь хуулаад авч байгаа хаа. За тэгээ энэ болохоор нөгөө юу MDR гэдэг нөгөө нэг бас background check гэдэг гэсэн шүү дээ. Тэрийг авахд энэ бас нэг юм disclosure багтаад ингээд зурсан багтаад байхгүй. Тэгээд эн чинь энэ одоо MDR-ийн мэдээлэл энэ дээр одоо тухайн жолоочийн ямар accident гаргасан уу, violation гаргасан уу бүх мэдээлэл авсан. Эндээ гаргаж заавал янз бүрийн accident болдсон шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг оноо интересээ асуулахгүй ч үлээ тэгээд нэг lawyer аваад идэг. Тэр одоо компани ямар үр дагавартай вэ? Тэр бол одоо жолооч хэрвээ одоо accident хийгээд өөрийнх нь буруу байгаад ticket мэт авчлаа гэж бодъё л та. Тэгэхээр бол нөгөө оноосаад байдаг. Тэр чинь тухайн жолоочийнх нь одоо репортнаас асагдаж байгаа гэсэн үг. Гэхдээ accident хийсэн accident эсвэл одоо нөгөө нэг явж яхаар цагдаа нар зогсоогоод ингээд шалгалт хийгээд ямар нэг одоо бичиг баримтны violation ч юм уу эсвэл одоо traffic violation дээр хурцлуулсан ч юм уу байж болно. Эсвэл одоо техникийн бүрэн байдал хэрвээ одоо алдагдсан тэрийг шалгаад авахгүй тэр тохиолдолд бол violation авч болно. Альч state-ийн альч цагдаа зогсоож магадгүй шүү дээ. Тийм violation авсан тохиолдолд тэр жолооч тэр трак чинь манай компанид бүртгэлтэй байгаа болохоор манай MC-ийн доор явж байгаа манай компани бүртгэлтэй байгаа болохоор манай онооноос манай safety онооноос асагддаг байхгүй. Компани safety оноо юм баггүй. Компани safety оноо хэдээс хийх вэ? 100 юу? Ямар ч гэсэн нөгөө оноонууд ингээ асагдаад явдаг тийм оноо муутай байх чинь тэгэл юу гэсэн байхгүй ажлын ордод центр алдах юм баг. Тэгээд ингээд ийм application гэсэн юм. Энэ тэр нөгөө PSP гэдэг юуны бас юм юу байхгүй юу? Disclosure гэсэн үг. За тэгээд яг одоо компани юм чинь ингээд нөгөө нэг хэрвээ одоо бид рифта стикер одоо жолооч төглөө шүү дээ. Тэгэхээр бол ямар дугаартай стикер жолооч авсан хүлээж авсан гэдэг бүртгэл нэгдүгээр нөгөө хөдөлцөж авалцсан гэсэн юу байх хэвээр. Тэгэхээр иймэрхүү нэг юм жишээд ингээд хийж байгаа. Энэ нөгөө Нью-Йоркийн ахгүй юу? Ингээ авахарч Department of Taxation гэдэг Нью-Йорк state-ийн хаад тэгвэл ийм сертификат өгөх. Тэгээд энэ юутайгаа хүрээд стикертайгаа энийгээ тэгээд заавалнаж авсан байх хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд ягаан болсон байхгүй энэ жилийнх ягаан биш өнгөтэй явж байгаа юм бол сунгуулаагүй байна гэж цагтааж өгсөн гэсэн үг. За энэ нөгөө нэг cell phone policy. Тэгээд энэ дээр нь одоо юу хамааралтай яах юм те. Тэгээд амарчсан нэг гарын үсэг зураад жолооч ч юм болж явах хэрэгтэй. Accident reporting procedure гэдэг манайх болохоор юм байна. Ерөөсөө нэг удаа юм уу те би амар олон удаа байгаа ах гэж бодсон шүү дээ. Accident report гэхээр одоо инг тэг гэл амар зааварчилсан. Тэг зааш accident-д орсон тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ те. За энэ registration чинь тэгээ annual report нэгээд манай жолооч нар нэг юм байгуултыг. Жолооч нар энийгээ жил болгоо хэлэх хэрэгтэй байхгүй. За энэ болохоор нөгөө трейлерийнхаа registration application юм шиг байна. Тэгээ энэ юм. Annual inspection. За тэгээд энэ ч болохоор нөгөө бид нэр dashcam дээр суулгаж байгаа шүү дээ. GPS энэнийх нь одоо нэрээр бичиг заасан гэсэн. За энэ нөгөө нэг random test өгөхөр юм цаасан. Энэ яг нь татгалзсан. Тэгээ ер нь бүх ингэ бичиг цааснуудаа ингээд тесттэй байх хэрэгтэй. Тийм байна.
зарим одоо хүмүүс ингээ янз бүрийн үед орсон байгаа шүү дээ. Компанид тэгэхээр нөгөө нэг шинжлэх юу мө болж байгаа тийм драйверууд байгаа юу жолооч нар. Тэр янз бүрийн формын шинжлэх байхгүй. Ер нь нөгөө нэг орон дуусахад бүх юм ингээд цэцэрсэн. Тэгээд хийж байгаа гэсэн. Догоор. Тиймэрхүү байлаа. Тэгээд you can go from there. Тэгээд ер нь бол capital case by case л чи сурах байгаа тийм. Өөрөө яг нөгөө гадаг хийж байгаа. Одоо ажил дээр ирээд өдөр тутамдаа юу хийх үү? Би юу? Тий. Имэйлээ шалгана. Тэгэл бахан асуудлууд, энэ жолооч нарын асуудлууд, бичиг цаасныхаа асуудлуудыг зохицуулна. Тэгэл бүхэн нөгөө нэг safety-тэй холбоотой keep up хийх юмнуудаа хийн. Тэгээд accounting-ийн тал дээр бол манайхад чинь ингээ олон жолоочтой болохоор өдөр тутам ингээ транзакшнууд явж байгаа шүү дээ. Тэднээсээ bookkeeping хийж бүртгэн. Одоо income хийгээд байгаа юм гэж явна гэсэн үг үү тийм. Ер нь миний хувьд болохоор орж ирсэн мөнгнүүд хаашаа гарч явж ийн вэ гэдгийг бүртгэж байгаа гэсэн bookkeeping чинь. Хаанаас мөнгө орж ирөө хаашаа тэр гарав. Тэгээд ямар софтвер дээр бүртгэх үү тэр QuickBooks. Тэгээд QuickBooks чинь ерөөсөө юу вэ? Accounting-ийн софтвер ахгүй. Тэгэхээр accounting-тай холбоотой бүх юм хийж байна. Нөгөө factoring болохоор factoring дээр reserve яриадсан дээр тэгж яхад нөгөө нэг одоо гарч байгаа мөнгө нь орж ирж байгаа мөнгө нь харагддаг. Тэрийг тэгээд яаж QuickBooks руу шилжигдэж орох уу? Одоо тэр гарч орж байгаа зарлалууд нь цалин малин нь тэрийг ч өөрөө л оруулна гэсэн үг. Manually. Яг чи нөгөө нэг QuickBooks чинь нөгөө банктай ч холбоо. Банкаа чи QuickBooks-тай холбож болно байхгүй юу? Тэгвэл чиний банкн дээр ч компани чинь хадаастай холбож штэ. Тэгээд ерөөсө компанитай холбоотой орж ирж гарч байгаа юмнууд чинь тэр дансан дээр байгаа гэсэн. Тэгвэл тэр дансан дээр явж байгаа бүх транзакшнууд та чи QuickBooks руу ингээд синк хийгээд байж болдог байхгүй юу? Ингээд холбочих юм бол тэгэх юм бол чи энэ тэгэх юм бол чи нөгөө орж ирсэн юмнуудаа ингээд ялгаад Google-д авч айгу амархан болчих гэсэн үг. Энэ зардал нь юу гэдгээ. Окей. Тэгээд тэр RTS-ээс орж ирж байгаа мөнгө чинь basically тадаа орлого гэсэн үг шүү дээ. Тэрийг QuickBooks дээр орлогоороо бүртгэж. Тэгтээ орлого чинь RTS-ээс мэдээж банк руу ч орж ирж байгаа. Тэгээд банкн дээр орж ирсэн транзакшныг хийж байгаа болохоор тэгээд маш хөрөлж ч юм уу ивтэйгаа одоо илэрхийлэх ямар үед зүгээр харж болох онлайнаар хэмждэг гээ. Өнөөдөр шийдсэн цаашаа би чамдаа харж байгаа. За тэгэнгүүт лээ. Энэ дандаа ийштэй такс макстай холбоотой энэ одоо secretary-гийн юу ахгүй юу вебсайт байхгүй. Бид нар энэ ингээл логин хийгээл тэгэнгүүт энэ дотор чинь нөгөө нэг бүх юмнууд ярьж байгаа гэсэн. За тэгээ энэ дээр ингээ ийштэй макстай гэж хэлсэн шүү дээ. Тэгээл ер нь бол энэ сайтаараа л бүх юм явуул гэсэн. Тэгэхээр одоо халгаадаг ямар энэ сайт гэдэг тийм. Тэгээд Нью-Йоркийн болохоор Оскар Нью-Йорк стэйт дээр час бүртгүүлсэн хэрэгтэй. Тэр бүртгүүлэхээр ч байгаа юм байна гараад. Одоохон энэ ч нөгөө манай компани болохоор энэ хийж оруулах байхгүй юу? Ер нь бол логин хийж орж болохгүй гэж үү? Болно л да. Гэхдээ манай компани мэдээлэл байгаа болохоор би чамаа ингэ оруулах байхгүй юу? Тийм амар нууц хийдэг юм уу? Тийм энэ
хэмжээж нөгөө нэг юуны бусад жолооч нарын юм уу гэж байгаа штэ. Гол чиний энд юусаа тийм амар нөгөө хэцүү юм байхгүй чи гол нэг ингээд бүртгүүлэх хэрэгтэй компани бүртгүүлчээ тэр. Тэгээ бүртгүүлчээ чи сертификат авчлаа. Тэгэл цаашаа ингээд чи нөгөө гэтээ энэ дээр заяа угаасаа нөгөө энэ жилийнхаа ИФТАг зампайж бодох хай. I think тэр Колорадо дээр нөгөө нэг ИФТА лайсенс аваад тэгээ авсан дээр Нью-Йорк, Connecticut дээр угаасаа юу гэсэн байгаа штэ. Нью-Йорк, Connecticut дээр угаасаа стикер авсан байгаа манайх дээр. Тэгэхээр maybe энэ жилдээ даавал Нью-Йорк, Connecticut аваад байхгүй. Авчиж болох уу, болохгүй юм. Тэгээд контакт хийгээд сайтд нь яг би зүгээр нэг би одоо надад харсан гэсэн угаас нэг ойлгохгүй л дээ зүгээр татгшоогоо ороод юу нь яг яаж явагддгийг минь тэр процессын зүгээр харъя гэж бодсон байхгүй юу. Өө татгшоогоо симилэр л ах л та адилхан л ах л та. Чи нөгөө нэг одоо бүртгүүлэхээр чинь чамаас ямар информашн асуух чамд бүх информашнууд чинь байгаа шүү дээ. Чиний ер нь бол MCDOT гэдэг хоёр информашн чинь carrier компани хамгийн чухал одоо регистрийн дугаар гэдэг шиг дугаар хөө. Тэгэхээр тэрүүгээр бүртгүүлэл орчин гэсэн үг. Тэгээд чи нэгэнт ингээ аккаунттай болоод одоо чи банкны аккаунт нэгээд чи банкны дотор ороод юмнуудаа хийж чаддаг шиг бүх юм чи энэ дотор байгаа байхгүй юу? Окей. Гол нь тэр нөгөө бүртгүүлэхтэй ч болол зүгээр бүртгүүлж чадна л тий. Одоо орохоор ийм л юм. За тэгэл эндээс чинь чамд юу хэрэгтэй юм те? Чи юугаа сертификат авах гэж байгаа бол энэ дээр дараад тэгэхээр чи одоо нөгөө аппликейшн бүгэлдэг шиг чамаас юмнууд асууж штэ. Тэрийг бүгэлж яасан. За тэгвэл ингээд 72 цагийн сертификат credential авч болох юм. Одоо дандаа Нью-Йорк руу явдггүй юм бол яах вэ? Тэгээд нөгөө хасаа юугаа cancel гэж болох юм байна, revise гэж болох юм байна гэд бүх юмнууд чинь энэ дээр байдаг аахгүй юу? Эднээс тэгээ алийг сонгох уу? Одоо жил болгон шинжилгээд баштай renewal period чинь хэлгээд энэ орон renew хийгээд юу нэртэй тийм опшн гарч ирнэ. Тэрнийхэн дагуу renew хийн. Одоо эднийг сайн Нью-Йоркт чиглэл одоо сайн шинжлэгдсэн гэсэн чинь энэ жилээс тэгэхээр эднийг дахиад 3 жилдээ шинжлэгдэхгүй байна. Окей. Тэгэхээр ийшээ нэг ороод авах юм байхгүй хаа. Тэгээ ийшээ ороод бүртгүүлээд лайсенс авахар чинь юу ч юм бараг ирчих баха дахиад шинэ юу ирчих магадгүй. Ифтагаа улирал болгонд болно. Тэгээд жил болгон бас сертификат лайсенс сонгуулна. Тэ? 10 сараас л лайсенс хавцалт нөгөөний камахтай. Ингээрээ тэгээрээ. Тэгэл ер нь бол тэр зааврынхан дагуу ийм л банк шалгаж явах тийм. Энэ Kentucky-ийн юм gateway байна. Gateway. Connecticut яг болохоор юм байна. Ер нь бол state department of revenue гэх тэр юм дээр л дандаа энэ бодлууд явж байгаа. My Connect гэдэг.
Тэгэл чи эднэрлүү ороод бүртгүүлээл тэгээд чи яг угаасаа нөгөө өөрөө хийхээрээ тэгээд асуулт байвал асуухгүй юу? Үгүй болохоор би бүр амар санаа зовоод байгаа байхгүй юу? Чадах болов. Гайгүй тэгэл you gotta figure it out. Би чамд угаасаа одоо харуулсан ч тэгээд хэлчихсэн. Тэгээд хам чи яг хийхээрээ энэ яхалаа гэдэг асуухгүй юу? Тэгээд ингээл хэлчих амар шүү дээ. Тэгэл тэр бусад нөгөө нэг FMCS-тэй холбоотой зүгээр чам нөгөө нэг яг ингээд ямар бэдинг гэдгийг ойлголт өгөхөд ингээд баахан юм бичүүлээд байгаа болохоос одоо та хоёр ингээд явлаа гэхэд танах одоо ганцхан клейм чи нэг л авчин тэгээд дараа жил дахиад чи юу авдаг юм. Тэгээд бас нэг хүнтэй байх юм чинь бас нэг жил ингээд ерөнхийдөө хийгээ явахад илүү easy байх бах. Тийм. Тэгэл дахиад нэг хийдэг юм дараа жил дахиад тавтаад хийнэ. Нэг тавтаа байхгүй. Тэгээд цаашдаа гарч ирэх баха. Нэг évсэн харж онлайнаас сайн юм давхарч харж чи юу компьютер тэр сууж байгаа. Компьютер авчирсан юм уу? Би өөрийнхөө лаптопыг авчирсан. Тэгээд би уусан тэр компьютерийг залгасан байхгүй юу? Тэр компьютерийг залгаад би DAT энтер ороод үзэж болох юм байна гэсэн чинь болохгүй юм билээ. Яагаад гэх юм бол надад тийм логин ирэх байхгүй. Тэгээд нөгөө нэг хүн чинь нэг л тийм логин хийдэг. Тэгэхээр чи ингээ kick out хийчихээд тэгэхээр болохгүй юм билээ. Тэгэхээр би одоо DAT энтрийг харах юм бол айгуу их чинь юм дээр сууж байгаа л тэгж байгаа л харах юм билээ. Энэ компьютер дээр биш. Яг энэ компьютер дээр бол яг хоёр зүр юм хийж болох ахалтай өөрөө тийм гэхдээ надад тийм юу баггүй. Тэгээд одоо нөгөө компьютер дээр байгаа ингээл мэдээлэлүүд нь ер нь иймэрхүү ачаа эдийн үед ингэж гард юм ингээл бас харахмаар байхгүй. Данч би одоо харах боломжгүй. Багхгүй юу? Тэр компьютер бүр хасахгүй юм гэж юу? Энэ компьютер бол хасж байгаа ойр зур юм хийгээд нийтдээ холбогдсон болохоор болж байгаа. Тэрний иймэрхүү юм хийгээд бол болж байгаа. Тэрнээс яг нөгөө нэг ачаа харж марах ч юм уу тиймэрхүү юм боломжгүй л юм билээ. За тэгэл уулаасаа чи угаасаа одоо ингээд кен 2 сар яа. Чи тэгээд 2 сар хүртэл чи угаасаа тэгэл чамд евро хавь нэг төдөөстэй кен тийм тэгээд хүүхдүүд угаасаа цэцэрлэгтэй явцсан. Тэгэхээр би бас техникийнхаа бүглөөсийг гаргая. Ер нь энэ дэрийд байх юм бол бас яаж ярьж ийн тиймэрхүү юмнуудыг сурч авъя. Тэгээд инфекцтай техникаануудад гэсэн ер нь бас ойр зургийн жоохон мэдлэгтэй арж авъя гэж бодсон. Чи өөрөөр хэлбэл ороод болвол тэгээд чи компанийнхаа мэдээллийг өгч байгаа шүү дээ. Тийм хөгж хөгжүүлээд юу гэдэг юм бэ? Түнгээд яа гэм бэ? Гээд ил харж явах. Тэгээд Колорадогийнхаа нөгөө тэр секретари ямар сайтаар орсон юм бэ? Тэрний судлаад тэн дээрээ бас бүртгүүлээд ихний ээлжинд аккаунт үүсгэсэн байх юм бол дараа нь би хизээлэл license apply хийчихдэг байж байгаа шүү дээ. Ороод ерөнхийдөө ингээд бүртгүүлээд үүсгэхгүй юу? Тэгээд миний хэлсэн юмнуудыг бол until та хоёр ингээд яг тусдаа явтал хэрэггүй хэрэггүй тогтоог байсан. Гэтэ бас л ингээд мэдчих юм байж хаад илүү төгсөв. Окей. Тэгээд ер нь бол энэ хөшөө хийдیں۔ Тэгээд миний юм хараад миний ажлаа хараад ч юм уу их сураад байх юм. Өдөр болгон юу ямар асуудал юу гарч ирж байгаа юм тиймээс шалгаалаад янз янз байдаг болохоор
Гол нь бол ийм юм гэдэг. Гол нь юу ч regulation өндөртэй болохоор ингээд хэвчээ тастэл ажиллах юм гэсэн. Тэгээд жолооч нарын асуудал биш юм дараа. Жолооч нарын одоо асуудал гэдэг нь ямар асуудал гарч ирэх вэ? Үгүй ямар ч л бол ямар асуудал гарч ирж жолооч нарын тэгэл хацаад хөвчлээ яг уу иншуранс ачаад юу муу гэл ачаатай холбоотой клейм гарч ирж болно. Жишээлбэл тэр нэг брокер мөнгө төлөхгүй бол иншуренстэй холбогдож тэр бонд нас намын гэх мэтчлэн тэр мөнгө хийх юм тий. Ямар хөө яг гэсэн prescription байхгүй. Тэгээд чи ямар хүнтэй харьцаж байгаа юм дээ. Тэгэхээр чинь чамд асуудал гарсан үед тэгэл өөрөө яаж шийдэхээр энэ тэл яваан дураар шийдэх. Түрүүний хараадсан чийд шийдэн шүү дээ. Тэрийг чи харж болохоор энэ тэрийг тулгаа явъя. Тэрийг юун дээр Word документ дээр хийх юм уу? Хоёр гэсэн форм яриад тэр юу форм вэ? 22 ирсэн нөгөө HVUT 22 форм гэж байдаг. Heavy weighted unit ямар тэгээд басалсан юм. Тэгээд наадхан чинь жилтгийг удаа сонгуулдаг. Одоо нөгөө нэг хүн машин механизм хийсэн татвар болсон. Тэгээд 7 сард сонгуулдаг шүү дээ. 7 сар. Энэ бол стейт болгоноор бас өөр үгүй юу? Стейт болгоноор урдчлах чинь нөгөө нэг шууд IRS руу файлддаг байхгүй юу? Тэгэхдээ бас наадах чинь файлдаж өгдөг тийм вебсайт юу зөндөө юм байгаа. Тэгэхээр тийм бас нэг юм газар subscription хийжээ тэрүүгээр ингэ явуулаад тавилаа. Ямар сайт ах вэ? Subscription E-file 22 шүү. E-file 22. Бидний мэдээллийг аваад цаашаа IRS руу явуулна гэсэн үг юм байна тий. Тэгээ IRS руу merchant file. IRS руу бид нэр одоо юм файлахаар IRS-ийн форм бүгд мэдгүй байж магадгүй шүү дээ. Тэгэхээр тийм subscription хийж байгаа. Тийм л байна. Тэгээд чи өөрөө сайн хэлсэн юмнуудыг яагаад үзсэн? Ороод вебсайтаар ороод тэгээд бүртгүүлээ. Ижил сурахгүй бол юунуудаа яаж хадгалдаг юм? Username юу мууга хаана одоо энэ сайтын юм гээд username password-тэй статус бүртгүүлэхэд тэрийг одоо password username энтрийг нэг газар хадгалах уусахгүй зүгээр толгоондоо тогтоох уу? Одоо security юу одоо браузер дээр тийм компани одоо браузераараа оруулж байгаа. Эндээ юудэс чинь тэгэж штэ бүх пассвордуудыг хадгалдаг. Тэгэл хадгалжтэй. Тэгтээ болов энэ нөгөө айгуу олон хүмүүс ажиллаж байгаа олон газар бүртгэлтэй байгаа болохоор тэгээд бүгд файл дээр бас тэгээ хадгалж байгаа. Google Doc дээр үү? Google Doc гэсэн бас Excel гэсэн бас чи яаж
Ивтага 4 удаа удрал алган 4 удаа тийм. Тэгэхээр тэрийг одоо яг тэр 31-ээс өмнө бодвол хэвчээ тийм. 12 сарын 31-ээс өмнө, 3 сарын 31-ээс өмнө үлдээвтрээ. 4 сарын 31-ээс өмнө. Дандаа нөгөө улирал дуусаад дараагийн сарынхаа 31-ээс өмнө бодволсон байхад л болно тийм. Цаасаар ирсэн юм уу? Цаасаа юм уу? Англи хичээс мэйлэр ирсэн байсан да. Quick Book-ээр болсон гэдэг. Энэ компьютер дээр яг юу хийх Чи миний шиг ах уу? вэ? Тийм. Яг на юу хоёр өөр юу дээр Би энэ дээр энийг ашиглах гэж яашаасан байна. Энэ файлуудыг энэ компьютерт оруулж явсан чинь хаана ширхэг. Энэ компьютер. ямар Юу нэг хэлчихье. би харин хаашаа явж байгаа гэсэн чи мэдхгүй гэж авсан. Broken off mofs хамгийн хэцүү даваа. Шалгалтаа өгчөөд одоо яана гэсэн үг үү? Рилтер болно. Тийм. Гэхдээ нөгөө нэг лайсенсийнхаа одоо шалгалтыг өгчөж байгаа хгүй юу? Тэгмээ лайсенсаа яг авахын тулд нөгөө broker office доор харьяалагдаж яа гэм лээ. Тэгэхээр тэгтэл нөгөө нэг юу лайсенсаа одоо авч чадахгүй гэсэн. Тэгжээж лайсенс нь актив болно гэсэн. Тэнгүүд чи нөгөө broker office, сайтынхаа office бас олно. Тэгээд тэд нар чинь фийтэй. Юу бодлого хийхгүйсэн ч юу гэл сарын фи гэдэг Тийм сарын фи гэдэг л шүү дээ. Тэгээ баахан нөгөө association юу мууныхаа төлбөрийг төлнө гэлээ. Миний айгуу зүгээр юм байна баярлалаа. Чи саяныхаа юмнуудыг над дээр биччихгүй юу?
7 сарын үед чинь энэ тэр нөгөө нэг 22 ирж орж ирнэ. Гэт энэ Connecticut-ыг сар болгоо ингээ явуулж болно. Эсвэл үлрэл болгоныг явуулж болно. Тэрийн сонголтоо өөрсдөө хийнэ гэсэн. Өдрөл болсон бол арай easy. Тэгэл юу ч гэсэн харж болох юм байна. Айгуул ихч явц юм уу? Явцсан шүү дээ. Өнөөдөртөө? Ирэхгүй. Тэгвэл компьютер хийж болох юм байна.